Сайн мэцхан өнд үзэгчтэй. За гадаад харилцааны яамны ярилцлагын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэх гэж байна. За өнөөдөр бид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, ахлах багш доктор Мегмар Дөржиг урайд байна. За хоёулаа өнөөдөр за манайх бол одоо энэ нэг ярилцлагын контент гэхүү ярилцлага эхлүүлээд яамны үйл ажиллагааг сурчлан тариулах зорилготой ийм ажлыг явуулж байгаа. За тэгвэл мэдээж гадаад бодлого, гадаад үйл ажиллагаа, гадаад харилцааны үйл явдлуудыг танилцуулахын тулд за ерөн шийдвэр гаргалтанд судлаачдын байр суурийг бол чухлаа гэж үздэг. Судлаачид, шинжээчид ямар байр суурьтай байгаа нь бол мэдээж аль ч улсын хувьд гадаад хөдөлгөөний шийдвэр гаргалтын нэг чухал шалгуур үзүүлэлтүүдийн нэг. За тийм болохоор магадгүй он гарснаас хойш манай гадаад харилцаанд гарсан хамгийн онцлог үйл явдал гэж тодорхойлж болох байх. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд Монгол улс Давос хотноо дөрвөнд нь гарын үсэг зурсан. Энэ үйл явдлын талаар за ер нь энэ яг ямар учиртай ямар шийдвэр гараад ямар нөлөө үзүүлэх гээд байна вэ гэдэг талаас нь ярья гэж бодож байна. Эхний асуулт. За ерөнхий мэдээж энхийн зөвлөл гэдэг энэ үйл явц за ер нь өнгөрсөн жилийн сүүлээс эхэлж дурддагдаад сая оны ихээр их богино хугацааны дотор гүйцэтгэх зөвлөл гэж байгуулад за тэгээд Давос дээр ингээд үндсэндээ 20 орчим улс гарын үсэг зурчлаа л да. Тэгэхээр яг энэ үйл явдал донд магадгүй олон нийтийн хувьд энэ яг ямар учиртай яадаг байгууллага бэ гэдэг талаар зөв ойлголт, оновчтой ойлголт авах хугацаач гэх юм хангалттай байсан болов уу гэж бодоод байна. Тэгэхээр юу нэгэн зөвлөл гэж яг юу вэ гэдэг талаас нь ойлаа. За ингээд нэвтрүүлэгдээ өрсөнд баярлалаа. Ер нь бол гадаад бодлогын шийдвэр гаргалтанд оролцогч талууд маш их олон байдаг. Мэдээж өндөр дээд түвшний шийдвэр гаргагчид, гадаад яам үндэсний хил байдлын зөвлөл, төрийн хэлний судалгааны хүрээлэнгүүд судлаачид тэр нь олон нийт бас шийдвэр гаргалтанд оролцдог. Тэгэхээр олон нийтийг олон улсын харилцааны нөхцөл байдал тухайн улсын явуулж байгаа гадаад бодлогын талаар мэдээлжүүлэх юу болоод байгаа юм те ямар учиртай юм шийдвэрүүд гараад байгаа юм гэдэг талаар заавал мэдээлж явах хэрэгтэй. Ялангуяа орчилсан улсын хувьд бол энэ процесс бол явж явах хэрэгтэй. Энэ хүрээнд ингээд гадаад харилцааны яам маань ийм формат бий болгоод ингээд явж байгаад бол судлаачийн хувьд бол талархалтай байгаа. Тэгвэл оролцогч талууд бол бүгдээрээ олон нийтийн тэр шийдвэр гаргалтын дээд түвшинд ч тэр нэгдсэн нэг ойлголттой болов гадаад бодлого нэгдмэл байх. За тэгээд залгамж чанартай байх. Тэр талаас нь сайн эерэг нөлөө үзүүлнэ. Тэгээд таны асуултанд ороход энхийн зөвлөл гэж процесс. Ер нь олон улсын харилцааны систем та мэдж байгаа. Маш хурцтай ер нь бол тодорхойгүй байдал руу орчлоо л та. Олон улсын харилцааны дэг журамч гэж яриад байна тийм. Яг хөө дэг журам гэдэг бол дэг журамтай байхыг хэлээд байгаа. Одоо бол дэг журамгүй болоод байна л та. Ер нь нөхцөл байдал бол таахын аргагүй. Системийн хувьд нөгөө хүйтэн дайны дараа, за магадгүй бүр 2 дугаар дайны дараа тогтсон нөгөө нэгдсэн улсны байгууллага хамгаалсан, олон улсын эрхцүүд тулгуурсан нэгдсэн тэр либерал дэг журам маань өөрөө томоохон их гүрнүүдийн үндэсний ашиг сонирхол тулгуурсан хүч нөлөөний төлөөх, эрх мэдлийн төлөөх ийм систем болох зам руугаа л явж байна л да. Мэдээж энэ шилжилтийн систем тодорхой цаг хугацааны дараа томоохон аль нэгэн гүрэн өөрийнхөө дэг журмыг буюу тоглоомын нэр буй тогтоосноор дараагийн систем тогтох байх. Одоо бол ийм миний харж байгаагаар бол системийн ийм шилжилтийн үед яваад байна. Энэ үед ер нь олон улсын харилцааны түүхийг эргээд ингээд харахаар юу болдгоо гэхээр маш олон ийм жижиг конфликт хямралууд ер нь бол дэлхийн бүс нутгуудад гарч эхэлдэг. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхийг ингээд аваад үзэх тий. Америк, Испани дан, Англи, Бүрийн дан, Орос, Японы дан, Хятад, Японы дан гэдэл ингээд маш олон бүс нутагт геополитикийн энэ юутай холбоотой вэ гэхээр тодорхой тухайн олон улсын харилцааны жишээлбэл тэр нэгдүгээр дайны өмнөх систем бол Венес систем шүү дээ, олон туйлд систем. Тэр олон туйлд давмгай байсан томоохон гүрнүүдийн зэрэгцээ шинээр ажилтгуулсан, шинээр колоничдын орон зайгаа тэлэх гэсэн томоохон шинэ гүрнүүд гараад ирэхэд тэгждэг журам ерөөхдөө яадаг вэхээр ийм эмх цамраагүй хаус хин хүчний төлөх, хежемоны төлөх тэм тэмцлүүд болдог үр дүнд нь тодорхойгүй байдал үүсдэг үр дүнд нь жижиг одоо хямрал мөргөлдөн орон нутгийн чанартай дайнууд бас үүсдэг. Яа өнөөдөр яг ийм нөхцөл байдал үүсчихэд. Тэгэхээр яг ийм нөхцөл байдалд дэлхийд инх тайван тогтоох, олон улсын харилцааг бас эвийн заваар, зүүн заваар шийдвэрлэх ийм санаачлагууд бас огт гарахгүйш гарч ил байгаа л да. Янз бүрийн замаар л гарч ийн. Хятад бол жишээл бүгд хятад улсын хувьд бол нэгдсэн үндэсний байгууллагыг хүчрхжүүлэх замаар, нүүбийг тийм ээ шинэ форматлах замаар ч гэдэг юм уу. За Африк, Латин Америкийн зарим нэг улсууд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийг шинжлэх, шинээр аюулгүй зөвлөлийн байнгын гишүүдийн тоог нэмэх замаар ч гэдэг юм уу.
За Америкийн нэгдсэн улсын гаргаж байгаа санаачлага, тэн дотроо Дональд Трамп ерөнхийлөгчийн гаргаж байгаа санаачлага бол энэ инхийн зөвлөл гэдэг санаачлага. Бодтой яг санаачлага. За энэ тэгээ нэг оргуу хоосон дээрээс гинтл даваас гарсан юм биш. Газын зурваст 2023 оны 10 сард эхэлсэн Палестин, Израилийн хоорондох зэвсэг мөргөлдөөн бол сунжраад хөрсөн. За тэгээд Орос Украины дайнч гэдэг юм уу тийм ээ, Сирийн дайнч гэдэг юм уу, Ираны одоо асуудал, Хойд Солонгосын хогийн дотор үйл байдал гэдэг Америкийн нэгдсэн улс их гүрэн гэдэг байр суурь хадгалахын тулд дэлхийн цагдаагийн үүргээ, хежемоны үүргээ бас гүйцэтгэх үүрэгтэй байгаад байдаг. Дэлхийд дэрэг тавигдах. Тэр нөхцөл байдал нь бас яг тодорхой нэгдсэн үндэсний байгууллага дээр хадгалахад нь төвхтөл байгаад байна. Яг гэвэл аюулгүй зөвлөлийн чинь байнгын даван гишүүний хоёр нь хятад, Оросын холбооны улс гэсэн хоёр улс байгаад байгаа учраас нэг нь л нөгөө системийн доторх сөргөлдөө явж байгаа үед энэ хоёртойгоо нийцэж асуудлыг хурдан шийдэж чадахгүй байна л да. Хямралыг хурдтай шийдээд. Тэгэхээр нүб бол давуу талтай. Бүх улсууд гишүүн улс, тогтцсон систем, тогтцсон хэрэгцээ орчин, зөвхөн их тайван аюулгүй байдлын биш, маш олон нийгэм хүмүүнлэгийн эрүүл мэндийн ингээд соёл боловсрол шинжилгааны ингээд асуудлыг нүб өөрийнхөө хүрээнд шийдвэрлэж байгаа тийм. Гэтэл аюулгүй зөвлөл гэдэг энэ формат 15 гишүүнтэй, байнгын 5 гишүүнтэй. Энд формат маань их тайван аюулгүй байдлыг сахин амлах гол чиглэлтэй байгууллага. Гэтэл тэн дээр нөгөө их гүрнүүдийн хоорондын тодорхой ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болоод шийдвэр удах. Гэтэл систем маш хурцтай өөрчлөгдөд байна шүү дээ тийм. Локал тайнууд энд тэнд ер нь үе гарчих гад л юм тийм. Тэгэхээр энийг шийдвэрлэх санаачлага, ялангуяа газын зурвас дээр асуудлыг шийдвэрлэх санаачлага бол нэлээд эртнээс гарсан Трампийн хувьд тийм. За тэгээд яг бодиттой санаачлага ийм формат бий болох санаачлагыг бол Британий экс ерөнхий сайд Тони Блэр санаалсан 8 сард. За ингээд энэ санаачлага гэж яваад 9 сарын 17-нд бол газын зурваст их тайван тогтоох тийм ээ. Тэр инхийн зөвлөл маягийн форматыг бий болгоод өөрөлдөл яг газын зурвас дээр чиглэсэн инхийн зөвлөл гэдэг форматыг Америкийн нэгдсэн улс санаачлаад тэрийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлтөөр 28-ыг 3 гэсэн тогтоолын төсөл батлаад 11 сарын 17-нд дэмжиж байгаа. Тэгэхээр тэр 15 улсаас ингээд харах юм бол бүгд амт хятад улс, Оросын холбооны улс хоёр байр суурь түтгэлсэн байр суурьтай орсон харагдана лээ. Бусад 13 улс бол дэмжсэн байдаг. Өөрөлд тэн дотор нь Франц, Британи гэсэн аюулгүй зөвлөлийн мянга гишүүч гэсэн. Тэгээд он гараад Венесуэлийн хэрэг явдал ч гэдэг юм уу, Гренланд ч гэдэг юм уу тийм. Орос Украины одоо тодорхой нөхцөл байдал, за зөвхөн даацдах, зөвхөн тэнгисдэх тийм ээ. Одоо нөхцөл байдлын хямрал гэдэг ингээд яваад утсан. Давосын чуулган дээр нэг сарын ер нь бол тэр олон нийтийн сошиал True Social гэсэн баха тийм. Нэг сарын 15-нд Дональд Трамп энийг ер нь юм бол улсын байгууллага болох тухай мэдгдээд нэг сарын 22-нд албач болсон. Ингээд энд бол нэг 50-60-аад улсад урилгыг хөргүүлээд за нэг улсыг бол цуцсан байгаа таавхан гэж байгаа Канадыг тийм ээ. Канадын ерөнхий сайд Марк Карнеги Давосын чуулган улсын дээр хэлсэн үгтэй холбогдуулсан. За тэгээд тэндээс үс Америк Канадын хоорондын жоохон үйл ажиллагаалаас шалтгаалаад урилга олцсон. Энэ урилгын хариуг бол ер нь бол 50% марк хүлээгээд авсан. 26 улс. Эхний өдөр бол Америкийг оролцуулаад 20 улс гар зурсан. Тэрний дотор манай улс байж байгаа. Нөгөө дээр дараа нь 6 улс нэмэгдэж орсон тийм ээ. Энэ процесс тэгээд зарим нь бол шууд татгалцаар өгсөн боо, зарим нь бол энэ дөрмийг судлын байр суурь урилгыг эргэж харъя гэсэн байр суурь өгсөн өнөөдрийн байдалтай байж байна. Тэгээд энэ инхийн зөвлөл бол одоогор бол олон улсын засгийн газар хоорондын байгууллага гэсэн статустай гар аль бие усаар баярлагдаад алччаад анхныхаа удаа шанг татчаад байж байгаа. Ийм төр зурагтай байна да. Тэгэхээр та сая нэг чухал үйл явдлыг дурдлаа. 11-р сард нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл инхийн зөвлөлийн тухай хэлэлцээд дэмжсэн тогтоол. За мэдээж за ер нь үзэгчд мэдж байгаа аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн бол эсрэг санал өгөх юм бол тухайн тогтоол батлагддаггүй буюу хориг эрэхтэй гэж явж байгаа. Гэхдээ за хэдийгээр Орос хятад гэсэн манай хоёр их хурш маань дэмжээгүй ч гэсэн төлөвлөсөн байр суурь илэрхийлсэн буюу хориг тавиагүй. Хориг вето тавиагүй. Тэгэхээр зарчмын хувьд одоо нөгөө сошиал дээр явж байгаа нэг чухал зүйл нь энэ ерөөсөө Трамп гэдэг хүний энэ санаачлага эцсийн дүндээ нүүбийг орлох зорилготой маа гэдэг ч юм. За магадгүй Дональд Трампын ерөнхийлөгчийн хэлсэн зарим үг байр сууриас хамааралтайгаар ингэж харах юу гэдэг. Гэтэл бод нөхцөл байдлыг харахаар энэ байгууллага маань өөрөө аюулгүй зөвлөлийн тогтоолоор дэмжигдсэн мандат бүхий гэж тодорхойлж байгаа. Ийм байгаад байгаа. Энэ дээр яг бид нар энэ асуудлыг аль өнцгөөс нь харах ёстой юм бэ? Монгол улс бол мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхт гишүүн бахархалтай одоо үйл ажиллагаанд найлуулах идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Дэлхийн нийтийн нэг тодорхой хэмжээнд үнэлдэг ийм бүтцийн юм. Нүүб ер нь ямар байр суурьтай байна вэ гэдэг асуулт гарч ирэх байна. Энэ асуудал. 11 сарын 17-ны 28 дахь 3 дахь тоолын төслийг аюулгүй зөвлөлтөөр баталгаажуулаад
аюулгүй зөвлөлийн мандат нэгсэн нэгдсэн улсны мандаттай юм зөвлөл де факто бий болчихлоо шүү дээ. Тэгээд тэр үед жишээлбэл нэгдсэн улсны байгууллагын Антонио Гутерреш ч гэсэн энэ талаар бол байр суурь маш ойлгомжтой илэрхийлсэн байдаг. Дэмжиж байгаа тухайга. Нэгдсэн улсны байгууллагын хувьд яг зүгээр Трампын үгэн дээр нэг тийм сэтгүүлчийн асуултан дээр энэ байгууллага ч одоо ирээдүйд нэгдсэн улсны байгууллагыг одоо орлоод ингээд явах юм уу гэдэг дээр магадгүй тех боломжтой гэсэн хариулт хэлсэн л дээ. Тэгэхээр Дональд Трамп тухайн үедээ юугт ч хэлж байгаа шүү дээ тийм. Би хувьдаа бол нэгдсэн улсны байгууллагыг бол орлоод явах тийм хэмжээний байгууллага өөрөөр нүүвтэй дүүцхүүс байгууллага бол харах болж чадахгүй байх гэж. Тэр талаар ярих ч эрт байна тийм эрт байна тийм. Яг л нэгдсэн улсны байгууллага чинь зөвхөн их тайван аюулгүй байдлын биш. Улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл боловсрол, шинжилгээ ухаан гэдэг тийм ээ. Асар олон юм одоо нүүбийн одоо гол 6 байгууллага байж байгаа шүү дээ тийм. Ерөнхий ассамблеа, аюулгүй зөвлөл, эдийн засаг, нийгмийн зөвлөл, за тэгээд олон улсын шүүх тийм ээ. Асрамжийн зөвлөл, тэгээд нарийн бичгийн даргааны газар. Эдийн засгийн нийгмийн зөвлөлийн авахд чинь зөвхөн дэлхийн эдийн засаг, нийгмийн маш олон асуудлуудыг энэ хүрээнд авч хэлцэж байгаа шүү дээ. Тэгэхээр аюулгүй зөвлөл бол зөвхөн яг энэ дайныг үржилсэн сэргийлэх, дайн гарсан нөхцөлд яриа хэлцээ хийх, зуучлах, дайн гарсны дараа сэргээн босгох ч гэдэм үү, их тайвныг сэргээн босгох гэх мэт ийм үчиг үүрэгтэй байгаа. Тэгэхээр яг аюулгүй зөвлөлийн функц буюу үүрэгтэй адилхан харагдаж байгаа боловч хууль эрх зүйн орчин болоод бусад зүйлээр бол нэлээд бас өөр ийм байгууллага. Тэгэхээр энэ үндсэн одоо олон улсын байгууллагыг ерөнхий чиглэлийн тодорхой чиглэл одоо үйл ажиллагааны гэдэг ангилчтай шүү дээ. Нүүб бол ерөнхий чиглэл бүх тав чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энхийн зөвлөл бол тодорхой чиглэлтэй байгууллага байхгүй. Энэ бол яг цэвэрл дайн, их тайван асуудлыг завар шийдвэрлэх, яриа хэлцээх, суулжлах, дайны дараа сэргээн босгох. Тэгэхээр энэ хоёр байгууллага хооронд бол айхтар зөрчилдөд байх зүйл бол байхгүй бол. Яг хөө зүгээр Америк санаачилсан дөрмийнхаа хувьд энэ байгууллагын тэргүүлэгч нь дарга нэг гэх юм уу тэргүүн нь Дональд Трамп байгаад Дональд Трамп дөрмийн хувьд бол нэлээх эрх мэдэлтэй болохоор энэ Америкийн одоо өнгө үзэмжтэй Америкийн гар хөл болсон байгууллага гэсэн хардлага тийм судлаачдын өнцөг байр суурь ялангуяа Орос хэдтийн судлаачдын өнцөг энтрээс мерсэр юм анзаарэгдчихл байна л да тийм. Тэгэхээр тэн дээр бол нэг айхтар санаа зовоод зүгээр миний хувьд нүүбийг орлоод Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын түрүүн та хэллээ гишүүн гэдэг статус ялангуяа тэгээд нүүб дээрх үйл ажиллагаа байр сууриа бол булан бүр идэвхжүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр жижиг улсын хувьд багвараа улсын хувьд олон талт дипломат ажиллагаа гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа байдаг. Бид нар нэгдсэн үндэсний байгууллага 61 онд нийлснээр өөрийнхөө тусгаар тогтнолыг олон улсын нийтийн эрх зүйн хувьд диюре баталгаажуулж чадсан байдаг. Энэ ч хүрээндээ бид нар бол нэгдсэн үндэсний байгууллагатай харилцаа хамтын ажиллагаагаа маш өндөр түвшинд хүргэж тэгээд нөгөө инхээс ахиулах ажиллагаа цөмийн засгүй босч гэдэг юм уу тийм ээ. Их мэтлэн олон санал салаачлагыг бий болгоод жижиг зүгээр нэг юм итгэх султаа итгэх муутай улс биш нэлээ итгэвтэй тоглож болчиход явж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм чиг үүргийн их тайван аюулгүй байдлыг зохицлон байгуулах чиг үүргийн дахиад нэг формат бий болоод энд нь ороод явах нь нүүбд оруулах нүүбтэй харилцаанд ямар нэгэн саармагжилт бий болоод явах тийм эрсдэл бол гарахгүй байх. Яг гэвэл нэгэн л нүүбийн чинь үндсэн зорилго нь аюулгүй зөвлөлийн үндсэн зорилго нь их тайван аюулгүй байдал гэж чинь энэ байгуулагч гэж чинь тэгэхээр мэдээж ингээд нэг нь нөгөөгийнхөө үргийг ялангуяа одоо жишээл ингээд булааж аваад тийм бол байхгүй. Яг гэвэл нөгөө 11 сарын 17-нд тогтоолч өөрөө аюулгүй зөвлөл тэр мандат эрхийг нэг Газын зурвастай яг зүгээр Трамп 1 сарын 22-нд энэ байгууллагын байгууллагатай зөвхөн Газын зурвасаар хязгаарлахгүй ер нь бол халуун цэвүүдэд л энэ байгууллага үр гүйцэтгэнгээ заачаар бас нөгөө аюулгүй зөвлөлийн үргийг авах гэдэг байгаа ч юм уу гэдэг юм хардлага гарч ирж байгаа л да. Тэгэхээр энэ талаасаа ингээд аваад үзэх юм бол Монгол улсын хувьд энэ байгууллагад үндслэн байгуулагч гишүүнээр нийлцээд ингээд цаашаа энэ инхийг төлөх олон нийтийн улсад хувь нэмрээ тодорхой байдлаар оруулаад явах нь манай гадаад удирдлагын үзэл баримтлалын их тайванч олон талбарт нээлттэй тийм ээ тэр бие даасан гадаад бодлого гэдэг зарчимтай шууд нийлж. Хоёрдугаарт манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл дотор бол хоёр хөрштөөгөө тэнцвэртэй харилцаа байна. Ижүүрийн стратегийн түвшлийн харилцааг тогтоочод байна. 14-ийн 2-т 3 дахь оршин улсуудтай. 14-ийн 3-т нь Аз болоод бусад улсууд. 14-ийн 4-т нь олон талт механизмд идэвхтэй оролцоод явна гэсэн. Олон талт гэдэг нь зөвхөн нүүбэр хязгаарлагдахгүй шүү дээ. Бүс нутгийн тодорхой чиг үүргийн ингээд
Зөвхөн л нүүбтэй олон талд хамтын ажиллагаа яваад өөр байгууллагатай болдгоо гэсэн юм бол байхгүй шүү дээ улсын харилцаа тийм ээ. Жишээлбэл одоо Европын холбооны улсууд л гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн, Европын холбооны гишүүн, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүд гэхэд нүүбийн гишүүн, шабын гишүүн гэдэгэл явдаг. Тэрнтэй адилхан бид нар гадаад бодлогоо солонгоруулах, гадаад бодлогын чиглэлүүдэд идэвхжүүлэх, тэр дотроо олон талт жижиг улсын гадаад бодлогын нэлээд том одоо баталгаа болж байгаа олон талт. Тэгээд үйл ажиллагааны зорилго чиглэл нь ямар нэгэн эвсэл, цэргийн эвсэл, дайн зарлах гэдэг биш, харин ч дайныг зогсоох гэж байгаа. Их тавь аюулгүй байдлыг зогсоох гэж байгаа. Энэ байгууллагад жижиг улсын хувьд ингээд ихнээс нь ороод явах нь бол буруу биш байх гэж бодож байна. Ерөнхийн нэг ийм дүгнэлтүүд гарах гэдэг юм л да. За энэ байгууллага бол ямар ч байсан нэгдсэн үндэсний байгууллагыг сургуулсан бүтцүүл биш. Эсвэргээр нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай гэдэг нэг чухал санаа. Тэгэхээр та эхний асуултан дээр хариулж байхдаа хэлж ирсэн нэгдсэн үндэсний байгууллага магадгүй тогтолцооноос хамааран шийдвэр гарах үйл явц баг зэрэг удаашраад байна гэж. За олон улсын харилцаа магадгүй хаус гэж тодорхойлж болох ийм төлөвт байхад энэ бол зарим сулдлуудыг бий болгож байна гэдэг ч юм. Зүгээр цаг хугацааны хувьд л та. Тэгэхээр инхийн зөвлөл бол нэгдсэн үндэсний байгууллагыг сургуулсан гэхээс илүү дутууг нөхсөн шинжтэй гэх юм уу? Энэ хоёр харилцан нэгнийгээ нөхсөн ч юм уу? Тийм бүтц гэж харж болох гэдэг тийм үү? Тий. Ерөн судлаач тэгээд аюулгүй зөвлөл бол механизмаас нь болоод дотроо байнгын зөвлөлийн гишүүдийн байр суурийн зөрчилдөөнөөс болоод инхийг сахиулах, тэр инхийг зохицлох, инхийг зуучлах ажиллагаа бол цаармагжаад удаашраад. Энээс болоод олон 10 мянган зуун хүмүүсийн амнаас ирсдэх тийм ээ дайны явц сунжрах ийм процессыг ингээд яваад эхэллээ шүү дээ. Тэгээд тэрийг хурдтай инхийн зөвлөлийн давуу тал нь хурдтай шийдэх. Тэгэд инхийн зөвлөлд өгсөн урилга өгсөн улсууд ингээ харах юм бол Дональд Трампын бүр тодорхойлт байж байгаа шүү дээ. Тодтогдсон. Их тайвныг сахин хамгаалуулах чадвартай улсуудад гэж байгаа. Тэр чинь нүүбийн 193 улсад өгчөөгүй шүү дээ. 193 улсын 3/1-д нь энэ урилгыг өгсөн. Тэн дотор нь Монгол улс байж байна. Тэгэхээр энэ өнцгөөс ингээд аваад үзэх юм бол өөрөлдвөл аюулгүй зөвлөлийн сул тал гэж одоо үзэгдээд байгаа удаан байх тий. Дээр нь хууль, дүрм, норм, журам гэд тогтцсон одоо олон жил 80 жил болсон энэ систем ч өөрөө бас аливаа үйлдэлийг яагаад вэ нөхөр хязгаарлаад байна. Ялангуяа вето эрх. Энэ вето эрхийг эрхийн асуудал дээр ер нь сүүлийн хэдэн жил нөвдөр шинжилгээ асуудал яригдаад шүү дээ. Вето эрхтэй байх юм уу? Вето эрхийг хязгаарлах юм уу? Шинээр эрүү аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн эрх орж ирэх юм бол тэр нь вето эрхтэй байх юм уу гэд судлаачид бичээд байгааг харахаар энэ вето ч гэдэг юм уу? Аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний хоорондын байр суурийн зөрчилж гэдэг юм уу? Тодорхой одоо ийм ашиг сонирхлоос шалтгаалаад инхийн зуучлалын инхийн асуудал ч өөрөө даашлах процесстэй яваад цаашаа бүр тодорхойгүй байгаа зүйл рүү нүв аюулгүй зөвлөл орчод байгаа болохоор энийг хурдтаа. Тэгэхээр инхийн зөвлөлийн давуу тал нь бол асуудлыг хурдан шийдэ. Тэ? Яриа хэлцээг хурдан явуулъя. Зуучлалыг хурдан хий. Энэ процессыг ерөөсө хурдлуулъя гэсэн санаа. Магадгүй Дональд Трампын өөрийнх нь сонгуульт хугацаанд багтаж инх тайвныг энтийн тогтоох гэсэн хувийн эмбэц байхыг үгүйсэх аргагүй. Дээр нь мэдээж цаана Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхол гэж том их гүрний ашиг сонирхол байна шүү дээ. Аливаа асуудалд ингээд бичлэн оролцож яадаг, асуудлыг зуучилж яадаг. Ерөөсөө Трампын чинь үгэн тийм шүү дээ. Би гарч ирэх юм бол дайныг бүгдийг зогсооно. Украины дайныг зогсооно. Газрын зургийн асуудлыг шийднэ. Ираныг чингэсгэсэнд нь оруулна нэ тэр ингээд бодохоор. Тэгэхээр тэр гих мэтлэн санаандаас Трампын хэрэгжүүлж байгаа бий болгосон дэд зөвлөлийн инхийн зөвлөлийн процесс бол аюулгүй зөвлөлөөс мэдээж сул тал бас байгаа. Жишээ нь бас зарим талаар ойлгомжгүй. Тэгээд нэг хүний шийдвэр гаргалтын бас нэлээд намгаалах гэх мэтлэн эрсдлүүд бас байгаа. За мэдээж Монгол улстай холбоотой дахиад нэг за манай гадаад бодлогын тэргүүлэх шийдэл бол хоёр их хурцтойгоо тэнцвэртэй харилцгаа гэдэг. Манай газар зүйн өгөгдөл олон хүчин зүйлээс шалтгаалаад бидний бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Мэдээж иргэдийн дунд байгаа нэг асуудал ер нь олон улсын харилцааны нөхцөл байдал докторгүй байна гэдгийг олон нийт хараад ойлгоод байна л да. Тийм болохоор ерөөсөө энэ чинь Орос хятадыг сургуулиад байгаа санаачлага юм биш үү гэдэг. За энэ чинь нөгөө нэг эргээд манай аюулгүй байдалд манай магадгүй хоёр өршөөсөө зарим асуудлаар хамааралтай байдалд яаж нөлөөлөх юм бэ? За энэ Орос чи ямар байр суурьтай байгаа, хятад чи ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг асуулт бол их нийгмийн сүлжээний уур амьсгалыг харахад их давмгайлж ах шиг байна. Энэ талаар. Зөв, тийм асуулт гарах нь зүйтэй. Ер нь жижиг улсын хувьд гадаад бодлого яг ийм системийн шилжилтийн ирээдүйн тодорхойгүй үед
ямар байр суурь, ямар гадаад бодлого явуулах вэ гэдэг нь судлаачид маш ихээр судалсан байдаг. Гэхдээ мэдээж 1990-ад оноос хойш ялангуяа хүйтэн дайны дараа дэлхийн улс төрийн бодлогод Америкт хамгаалж явах үед газар зүйн байршлаасаа шалтгаалаад жишээлбэл Зүүн Азийн орнууд, ASEAN-ы формат Америкт хамгаалцдаг. Америк улс төр эдийн засгийн зэрэг стратеги хүчрхийг байгаад байдаг. Гэтэл хөрс сэргэлтийг хятад гэдэг бас том гүрэн байгаад байдаг. Тэгээ энэ хоёрын хооронд нөгөө хадны завсар хавчулсан халиуны зулцах хөрхий гэдэг шиг ийм байр суурь болдог. Төв Азийнх нь байна. Энэ талаас нь Орос, энэ талаас нь Хятад, энэ талаас нь Түрк, цаанаас нь Европ, тэгээд Америк гэдэг юм уу. Тэгэхээр энэ тохиолдолд жижиг улс итгэхгүй гадаад бодлого явуулах уу? Эсвэл тодорхой бас концепц бодлогогүй гадаад бодлого явуулах уу гэдгийг сонголт байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол газар зүйн маш онцлог байр суурьтай. Хятад, Орос гэдэг хоёр том гүр, дэлхийн томоохон хоёр гүр. Нэг нь зэрэг эдийн засгийн асар хүчтэй нөөцтэй, нөгөөх нь зэргийн стратегийн тийм ээ. Нөгөөх нь эдийн засгийн тийм ээ, зөвлөн хүчний асар их хүчтэй юм хоёр том гүрэн байж штэ. Тэгэд энэ инхийн зөвлөл байгуулагдаад ийшээ яваад орчиж байгаа нь энэ хоёрын эсрэг үү гэдэг асуулт гарч ирээд байна штэ тийм. Энэ нь энэ хоёрын эсрэг үү гэж. Энэ дэр эсрэг биш байх хэд хэдэн нөхцөл байна. Ер нь жижиг улсын гадаад бодлого төр энэ англиар хэлчих, монголоор тэгээд дараа нь тайлбарлахад ойлгомжтой байна. Bandwagon буюу шууд нэг том хүчтэй таалагдах. Аялтанд авах. Гэтэл одоо яг хэн том баг нь ойлгомжгүй нөхцөлд төгт. Өөрөлд нэг сагсанд бүх өндгөө хийгээд маа таныг дагаад явъя л гэсэн. Гэтэл чин систем өөрөө бий хэлээд байна шүү дээ. Ойлгомжгүй доктор системийн дэг журам хин яг дүрмийг тогтоож байгаа гэдэг нь ойлгомжгүй bandwagon буюу нэг их гүрнийг нэг том хүчийг нэг том эвслийг дагаад явах бол өөрөө эрсдэлтэй дараа нь асар том бүр амиа орсон шавьраар орлоо. Нөгөөх нь neutrality буюу төгсөх гэдэг нэг юм байна. Гэтэл манай газар зүйн байрч өөрөө тэм төгсөх их аль бие усны нэг улсын эрх зүйн дагуу байнга төгсөх их дайны үед төгсөх гэдэг тийм боломж Швейцар байсан бол бас нэг өөр асуудал. Манайх тэр санаачлах гарч ирсэн шүү дээ. Тэгээд Хятадын талаас ч Оросын талаас ч энэ асуудал төр нэлээд тийм таарамжгүй сөрөг байр суурь илэрхийлжсэн. Одоо юу юм та Орос Хятад хоёр дайтвал данах төгсөх гэдэг юм ч гэдэг юм тийм. А нөгөөх нь баланс буюу тэнцвэржүүлэх. Өөрөөр хэлбэл манай жижиг улс дахь гадаад том их гүрнүүдийн ашиг сонирхол дамгаалаад ирэхээр өөр нэг хэд нөхдөдтэй нийлж тэрийг тэнцвэржүүлэх нэг юм бодлого явуулдаг. Тэр нь бас яг нэг юм эсрэг гэдэг байр суурьлаа оруулчихдаг. Танах энд явах гэдэг бол би тэгвэл эдэртэй нийлж таны ашиг сонирхлыг нь тэнцвэржүүлнэ гэсэн. Нөгөө том хүчтэйгээ дайсаг нь. Тэгээ тий нөгөө нэг том хүчрийнхээ эсрэг байр суурь орчих. Тэгэхээр нөгөө bandwagon буюу томыг дагах, neutrality буюу төгсөх. За тэгээд balance буюу ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх гэдэг нь хөлрөөд болохгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр дөрөвт хөлрөөр ер нь 90-ад оны үеийнхээс олон улсын харилцааны онол дээр hedging буюу эрсдлийг саармжуулах гэдэг Монгол төр болгож. Ийм гадаад бодлогын концепц бас явдаг жижиг улсууд. Тэгэхээр Монгол улс бол яг энийг ер нь сүүлийн үед хэрэгжүүлж байгаа. Яг нэр томьёо нь бол hedging ч юм уу эрсдлийг саармжуулах гэхгүй л да бид нар тэнцвэртэй, нээлттэй, олон талгуурт гэдэл ингээд нэрлээд яваад байна. Тэгэхээр энэ hedging гэдэг энэ бодлого энэ хүрээнд аль нэг нь дахгүй шүү дээ хэтэрхий те бүгднтэй сайхан харилцана гэдэг. Бүгднтэй л сайхан харилцана. Хинтэн ч муудалцахгүй л гэдэг санаа. Гэтэл инхийн зөвлөлд орчхоор нөгөө өөртөө ч муудалцах гэдэг юм биш үү гэдэг асуулт гарч ирэх гэдэг. Үгүй тэр ерөөс тийм биш. Энэ инхийн зөвлөл нь анхнаасаа өөрөө бас энэ хоёрын эсрэг байгууллага биш. Яг зүгээр Америк хамгаа болохоор Америк Орос хэд хоёртой конфронтац буюу сөргөлдөөнд байгаа учраас энэ Америк эсрэг байгууллага юм шиг харагдаад байгаа ч үндсэн зорилгыг харах юм бол тэр локал дайнуудыг зогсоолох юм байна. Гэтэл Евразийн эдийн засгийн холбоотой бид нар төр хэлцээр байх болсон. Тэгвэл эн чинь тэгвэл Хятад Америк эсрэг болох юм гэдэг асуулт гарч ирдэг. Одоо тэгвэл Оросыг дагчлаа шүү дээ, тий. 3 жилийн хугацаатай та нар ингээд анзаараа гэдэг тэгвэл. Гэхдээ тэгэхээр энэ бол зүгээр чөлөө худалдааны л асуудлаар эдийн засгийг төрөлжүүлэх дангаан зах зээлээс хамаарлаа багасгаж Евразийн эдийн засгийн холбоонд багтж байгаа улсууд руу экспортынхаа төрөлхтөний юуг одоо бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх гэсэн л бодлого шүү дээ. Гэтэл нөгөө талд нь бүс ба замд бас нэр нэгтцсэн. Тэ? Бүс ба зам чинь Хятадын стратеги шүү дээ. Тэгвэл одоо бид нар бас Хятадыг дагцсан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр чин Оросын Евразийн эдийн засгийн холбоо ч гэдэг юм уу? Хятадын бүс ба зам ч юм уу? Аль алинтай л бид нар нийлээд явж шүү дээ. Эдийн засгийн агуулмжаар энэ хоёр талын юм өргөжүүлэх гэдэг.
За тэгээ ер нь гадаад бодлогын концепцийг харах юм бол хоёр хөлтөөгөө иж бүрэн стратегийн түншлийг тэнцвэртэй харилцана гэдэг ингээд хамгийн дээд түвшний харилцааг энэ хоёртой тогтоотой шүү дээ. Гэтэл нөгөө үзэл баримтал дээр ч 3 40 усуд гэдэг байж шүү дээ. Тэгвэл Америкийн санаачсан энэ зүйлд нь их тайвныг гэж байгаа сайн сайхны төлөө дайныг зогсооё гэж байгаа зүйлд нь бид нар ороод явах нь нөгөө хежингийн эмтэйч энэ асуудлаар тэр нөгөө хежинг дээр нэг юм болтго. Тэр нь бол яг цэрэг стратеги аюулгүй байдлын ямар нэг эвсэл рүү хазааж ирсэн байна. Улс төрөөс гадна эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт бизнес боловсрол соёл шинжилгээ ухааны салбар дээр инхийг сахиулах ажиллагаанд бид нар нэгдсэн үндэсний байгууллагад оролцоод явж байгаа шүү дээ. Инхийг сахиулах ажиллагаанд оролцоод явж байгаа нь Хятадын Оросын эсрэг юм ерөөсөө биш шүү дээ, тийм ээ. Инх тайван тогтоохын төлөө явж байгаа. Цөмийн зүсгүүгээд бас баталчлаа. Өөрийнхөө орон зайг ямар нэгэн цөмийн зүсгээс ангид байлгах гэдэг. Энд чинь яг л нөгөө хээжинг байхгүй. Би хэний ч эсрэг биш, тийм ээ. Бүгднтэй сайхан харилцсан гэдэг энэ процесс. Мэдээж энэ хээжингүүд жижиг улсад бас байнгын байдаг л дээ. Байнгын байх боломжгүй. Яг тэгвэл систем өөрчлөлтөө тодорхой их гүрэн гарч ирээд дөгж урмаа тогтооход тэрийг дарахаас өргөө байдаг. Яг ийм шилжилтийн үед хээжинг бол жижиг улсын ер нь бараг л хамгийн бодтой боломжтой ийм сонголт учраа энэ инхийн зөвлөлийг бас тэгж хараад тэгж хэлсээд тэгээд энэ инхийн зөвлөлийг яаж ашиглах гэж байгаа гэдэг асуулт гарч магадгүй. Агуурдах хөршилг нь Америктэй харилцаагаа сайн байлгах гэж байгаа л гэж. Тэрнээсээ илүү манай гадаадлагч нөгөө их тайвныг эрхэмссэн олон талбарт нээлттэй гадаадлагыг болно. Жижиг улс дээр дахиад нэг юм багадах. Идэвхтэй гадаадлагын зуучлалын дипломат ажиллагаа гэж. Маш чухал ажиллагаа. Гүйтэн дайны үед Финлянд гэдэг улс Оростооч, Зөвлбат улстаач, Америкийн нэгдсэн улстаач хав залгүй аль алинтай харилцаагаа тэнцвэртэй хадгалсны үр дүнд 1975 оны 9 сард Хельсинкийн төгсгөлийн багварлын одоо гэрээг Финландд байгуулж чадсан. Европын 33, Америк, Канадыг оруулаад нөгөө хүйтэн дайнд цөрлөдөж байсан улсуудыг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гэрээнд гаргаж зорсон. Энэ бол Финляндийн дипломатын бүр маш том ялалт байхгүй. Мартин Ахтисаар энэний төлөө Нобелийн шагнал хүртэж байсан тийм ээ. А яг сүүлд ингээд нөгөө Украины дайнаас шалтгаалаад ялж байгаагүй Финлянд бол хээжинг биш бандвогийн хийгээл натаг дагаал явж хин л та тэгээд энэ нь бас тодорхой эрсдлүүдийг дагуулад дотроо Финляндын дотор ч гэсэн энэ байр суурин дээр эргэж харах марах гэсэн юмнууд одоо Финляндийн доторх нийгмийн орчин зүйл гарч ил байна, өрнжил байна. Яг тэрнтэй адилхан Монгол зуучлалын дипломат ажиллагаа, олон улсын их тайван аюулгүй байдлын асуудлаарх сөргөлдөөнийг зохицуулах зуучлалын дипломат ажиллагааг бид нар явуулдаг. Тэрний нэг том жишээ бол Улаанбаатарын яриа хэлэлцээ. Энэ процесс бол Монголын гадаад бодлогын имиж. Цөмийн зүсгүй бүс бол манай гадаад бодлогын имиж. Инхийг сахиулах ажиллагаа бол манай гадаад бодлогын имиж. Феминист гадаад бодлого бол манай гадаад бодлогын имиж. Өөрөөр хэлбэл идэвхтэй инхийг хэрэгмэлсэн, зуучлах гэсэн асуудлыг тийм ээ яриа хэлцээний замаар шийдвэрсэн. Яг тийм зорилго бүхий гадаад бодлого явуулж байна. Бүгднтэй нь хээжинг, бүгднтэй нь сайн үндсэн концепц арга хэрэгсэл маань устдар дипломатын гэдэг энэ формат буюу их тайвны зөвлөл гэдэг, инхийн зөвлөл гэдэг формат бол тэр нөгөө Улаанбаатарын яриа хэлцээгч бүр холбож болохоор. Энтэй холбоод зүүн хойд Азийн ч гэдэм үү те зүүн Дааз дээр ч үүсчих ирээдүйд үүсчих магадaltaа тэр яриа хэлцээ форматуудыг шийдэх тавцсан талбар нь Улаанбаатар байна шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан за одоо бол хоёр хөрш урилга өгсөн байгаа. Хэн нэг нь одоогор бол элсгүй гэж мэдгдсэн зүйл байхгүй байна. За элсэн нэгднэ гэсэн мэдээллүүд бол зарим их сурвалжаар гарч байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бас муу адил албан байр суурь байхгүй байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг шууд утгаараа өөрсдийнх нь эсрэг гэдэг юм уу бүтцгэж үзчихсэн бол шууд татгалзах гарах хэмжээг ч юм уу авч хэрэгжүүлэх байх. Эсвэл нүү биндэг журамтай харьцлана гэж үзсэн болж юм уу тий. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дахиад инхийн зөвлөлтөй холбоотой их тийм ташаа ойлголтууд нийгэмд яваад байгаа шүү. За хамгийн их сошиал медиа нийгмийн сүлжээнээр хамгийн их явж байгаа нь тэрбум долларын төлбөрийн асуудал байгаа. За дөрвөн дээр тэрбум доллар гэж байгаа юу байгаа. А тэр гэхдээ манайд гэдэг юм хамаарахгүй. Тэрийг бас иргэд ойлгосоо гэж би бодоод байгаа. Ер нь одоо сая Давост гарын үсэг зурснаар гишүүнчил бол 3 жилийн хугацаатай. Одоо дөрмийн залт инхийн зөвлөлийн дөрмийг харахад 3 жил үргэлжлэнэ. А тэр 3 жилийн дараа сунгах асуудал дахиад яригдана. А зүгээр тэрбум доллар өгчих юм бол байнгын суудал буюу одоо гишүүнчлийг сунгахгүй хугацаа гэдэг зүйл байхгүй. Одоо байнгын гишүүн болно гэсэн ийм л Суудлаа зохицуулт, суудлаа баталгаажуулж, хадгалжуулна. А манайх бол зүгээр таасаа хэллээ. Мэдээж инх тайванч улсын хувьд бол инх тайванч бодлогын хувьд тодорхой хэмжээнд үнэлэгддэг. За нэг одоо энэ саяны урилгыг авсан инх тайвныг сахин хамгаалах үйл ажиллагаанд бодит төв нэмэр оруулах боломжтой 60 орчим улсын нэгэ гэдэг ингээ үнэлэгдсэн байгаа.
За таны саяны дурдсан ихээс хөлөх үйл ажиллагаа зөвмөн зэвсгээ сангид статус гэдэг чинь. Энэ санаачлалуудаараа олон улсын давтсан тарцсан төлбөр мөнгөний гэдэг юм уу хариуцлага хүлээхгүйгээр урт хугацаанд идэвхтэй ажиллаа явах боломжтой байна. Гэхдээ энэ дээр бас нэг чухал өнцөг байх хэвээр бид нар энэ байгууллагыг Америкийн нэгдсэн улс байгуулсан болохоор очногдээд байгаа юм биш. Инхийн санаачлал болохоор очногдээд байгаа гэдэг санаа байх хэвээр байна тийм үү? Яг зөв тий. Яг өнөө хардж байгаа өнцөг бол Америкийн нэгдсэн улсын санаачлагтай Америкт хамгаалсан Трампын одоо юу гэдэг нь те 3 жилийн хугацаанд л одоо байж байгаа одоо татан богдчих юм байгууллага гэдэг судлаачны өнцөг байгаа. Тэгэхээр нэгэнт манай гадаад бодлого цэвэнсэхгүй бүс статустай улс гэдэг чинь цорын ганц улс шүү дээ бид нар дэлхийд дээр. Бүсүүд бол байгаа шүү дээ. Латин Америкийн, Африкийн ч гэдэг зүүн Азийн ганц улс дангаараа бүр ингээд цэвэнсэхгүй байна гэдэг чинь ерөөсөө дайнаас ангид байяа л гэсэн санаа шүү дээ. Ямар нэгэн 2-3 улсын хоорондын дайны талбар болохгүй байх гэсэн санаа. За Улаанбаатарын яриа хэлцээ бол бид нар Өмнөдтөнч, Хойд Солонгостонч найрсаг сайхан харилцаатай. Ийм учраас энэ Солонгосын хойгийн асуудлыг эвзүүгээр шийдвэрлэх санаачлагыг бид нар 2013 онд гараад одоо хуучин бол track 2 буюу 2 дугаар сүүгийн түвшинд байсан бол одоо бол 1.5 руу ирээд ер нь нэг рүү ч явах боломжтой ийм процесс явж байгаа. За тэгэхээр инхийг сахиулах ажиллагаанд бид нар дэлхийд дээр нэгдсэн улсны байгууллагын гишүүн 190 улсаас 20 бичиж чинь гэдэг чинь энэ баг тоотой жижиг улсын хувьд бол маш том амжилт тахгүй. Тэгэхээр энэ бүх гадаад бодлогынхаа амжилтыг аваад үзэх юм бол их тайвны зөвлөл, инхийн зөвлөлд тэр өөрийнхөө туршлага тэр чинь бусад улсад бас үлгэр болцохоор юмнууд хийгээд байна шүү дээ. Өөрсдийнхөө одоо арга барил, өөрсдийнхөө геополитикийн давуу талыг ашиглаад их тайвны энэ зөвлөлд элсэд орох нь бол ер нь бол анхнаасаа ирсэн нь бол би бол зөв гэж хэлдэг. Тэгэхээр яг зүгээр 3-4 орчим бодлогын хүрээнд ч гэдэг юм уу тийм өнгө аясууд бол байж болно. Ер нь байх хэрэгтэй байх гэж би бол зөвхөн бодож байна. Америкийн нэгдсэн улс өнөөдөр дэлхийн томоохон улс төрийн хүчний хувьд, томоохон их гүрний хувьд ер нь дэлхийн одоогор ингээд хэрвээ англиад чансаалаад үзэх юм бол цэрэг улс төр эдийн засаг зөөлөн хүч гэдэг ингээд аваад үзэх юм бол одоогор бол Америкийн нэгдсэн улс ялч сургууль дэлхийн тэргүүлэх гүрэн байна. Маш их ойртож бүх үзүүлэлтээр ойртож очиж байгаа улс бол бүгд Америкт улс. За цэрэг стратегийн болоод геополитикийн том хүчтэй гүрэн бол Орос улс. Тэгэхээр ялч сургууль энэ гүрэн бол дэлхийд дээр томоохон 3 гүрэн юм байна гэдгийг бол Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрчлөө, Канада ерөнхий сайд Марк Карни хүлээн зөвшөөрчлөө, олон судлаачид энэ гурыг бол Жон Мершамер ч энийг бас биччихсэн тийм ээ ярьдаг байнга ярьдаг. Ийм нөхцөл энэ гуравтаа хежинг хийж харилцах харилцааны нэг чухал энэ элементийг бол би бас инхийн зөвлөл нэг боломж гэж хараад байгаа байхгүй. Яагаад идэвхтэй ингээд санаарчлаад оролцож болохгүй гэж. Найгаад их мөрөөсөө байхгүй. Энэ хин нэгний эсрэг биш, тийм ээ. Ийм учраас бид энэ форматад бол махнасаа үндэслэгч, санаачлагч байгуул. Ер нь олон талт механизм олон улсын байгууллагад анхдагч гишүүд, үндэслэгч гишүүд бол нэлээд том бас давуу тал өөртөө бий болгодог шүү дээ. Ер нь ингээд нэгдсэн улсны байгууллагын анхны 50 нэмэх нэг анхдагч гишүүдийг ингээд аваад үзэхгүй тийм ээ. Санаачлагч байгуулалт болчихсон. Тэр нүүбийн дүрмд янз бүрийн юм одоо энэ байгууллагын чинь дүрм журм зарчим бол одоогор нэг анхдагч байдлаар л яваад байна шүү дээ тийм ээ. Гүйцэтгэх зөвлөлтөө тэрэнд нь голдуу Трампын хүмүүс орцсон байна ч гэдэг юм уу. Тийм өнцөг байхыг бас үгүйсэх арга байхгүй. Тэгэд эн чинь өөрөө гишүүд нь дүрм дээр яг ингээд заасан ба олонхын саналаар шийднэ гэдэг. Нэг ус нэг санал гэдэг юм юутай явна. Яг нөгөө ерөнхий ассамблеийн саналтай адилхан ийм процессор явна. Энэ процесс дээр бол шийдвэр гаргалтанд энэ байгууллагын тодорхой асуудал нэр шийдвэр гаргалтанд ийм Монгол улсын ашиг сонголт нийтчээр дэмжинэ. Нийцэхгүй бол дэмжихгүй ч байсан өөрөө манай дотоодын хууль тогтоомжийн эрх хэрэгхээ асуудал хүрээнд нээлттэй байгаа учраас дээр нь тэр бом долларын хувьд та өөрөө хэлчихлээ тийм ээ. Ямар асуудал та. Хүмүүсийн ер нь бол ихэнх бас ингээд нэг сошиал дээр явж байгаа юм харах юм бол тэр бомоо одоо хаанаас гарах юм бэ гэдэг юм санаа зовоод. Үнэхээр гаргахаар бол эн чинь бид нар үнэндээ боломжгүй. Тэр $1 нэрээ үнэндээ хаанаас гарах. Гэтэл чин тэр дөрмийн сайн уншаад юм бол 3 жилийн хугацаанд одоо энэ байгуулсан гэрээнд гар үсэлсэн улсууд бол гишүүнийхээ статусыг хадгална. Цаашаа сунгаж болно, үгүй ээж болно тийм ээ. Яг суудлаа бүр үрдэм permanent байнгын хадгалахын тулд бол тэр $1. Тэр $1 нь бол яг Трампын санаагаар бол тэр их тайван сэргээ мосгох янз бүр юм. Тэгэхээр Оросын холбооны улсууд бол 21-нд Владимир Путин дурлал өргөснөөр дараа шууд
хөвлийн урал хийсэн. Тэн дээр бол юу хэлсэн вэхээр энэ ер нь аюулгүй зөвлөлийн тэр 28 тэг 3 гэдэг тогтоолын төслийн дараа ч гэсэн би хин Оросын холбооны улсын нүүб цугаа байнгын төлөөлөгч гэсэн мэдгдсэн байдаг. Ер нь бол энэ санал санаачлалыг дэмжиж байгаа. Энэ их сайн санаачлага. Гэхдээ яг нөгөө газын зурвас гэдэг асуудал дээр бол нэг тийм яриаггүй байд. Ер нь. Тэгэхээр Оросын холбооны улс Путин тэрбум долларыг баруунд зарцаалсан байгаа мөнгнөөс тэр газын зурвасыг сэргээн босгоход бол бид нар өгөхөд бэлэн байна гэдэг чинь нөгөө талаас нь контент анализ хийгээд унших юм бол энэ байгууллагыг үйл ажиллагааг тодорхой төвшөнд де факто дэмжиж байна л гэсэн. За бүгд Хятад улсын байр суурь бол тодорхой байгаа тийм ээ. Нүүб гэдэг ингээ форматаа хэдүүлээ бүр сайжруулад аваад явах хэрэгтэй юм шүү. Сүүлийн үед бол нэг юм судлаачдын бас гарч байгаа өнцөг бол төсвийн байгууллага дээр бүгд Хятад улсын байр суурь шийдвэр гаргалтын оролцоо одоо Америкийн дараа орох хэмжээний юу гэдэг болчихлоо шүү дээ тийм. Нүүбийн үйл ажиллагаанд татвар төлбөр гэдэг болсон юм уус. Энүүгээрээ дамжаад бас нүүб дээр Хятадын байр суурь нэлээд нэмэгдэж байгаа. Мэдээж Хятад энийг ашиглана. Тийм учраас нүүбээ илүү баталгаажуулаад нэгдсэн улсны байгууллагаар дамжаад өөрийнхөө байр суурийг бас олон талд форматаар дамжуулаад байгуулах юм процессыг явах баг. Гэтэ нүүб бол татан бүгдлээс нэлээд одно. Нүүб байдгаараа байна. Монгол улс нүүбийн харилцаа өндөр түвшиндээ хадгалагдана. Зэрэгэлдээ бид нар ийм олон тал ийм механизмд бас нэгдээд оролцоод анханаас нь байдлыг нь дотроос нь анзаараад тэгээ шийдвэр гаргалтанд тодорхой төвшөнд оролцоод ингээд явхад ерөөсөө буруу юм байхгүй. Яг тэгвэл дөрөн дээр чинь гарах нь ч нээлттэй байж байгаа. Гарах нь нээлттэй. Тэр бол бас юуны хувьд. Гишүүн улсуудын хувьд бас нэг тийм тодорхой сонголт. Тэгэхээр гишүүн улс гэснээс дахиад нэг одоо ингээд нэг 25 6 улс нэгдчихэд нэг юмхүү байдалтай яваад байдаг. Энэ дээр иргэдийн дунд байгаа бас нэг шүүмжил. За тэр газын асуудал биднэрт ямар хамаатай юм бэ гэж ярьдаг. За мэдээж бид нар бодлогын хувьд Израиль Палестин гэсэн хоёр улстай хуулийн дипломат харилцаатай. За газын зурвалт инх тайван тогтох ёстой гэдэг байр суурийг бол илэрхийлдэг. Гэхдээ энэ удаагийн энэ инхийн зөвлөл гэдэг байгууллагын одоо гишүүдийг харахад Өмнөд Америкийн орнууд байгаа. Парагвай, Аргентин байна. За Европоос Болгар, Унгар, Албан. За зүүн өмнөд Азиас Вьетнам, Төв Азиас Казахстан, Узбекистан гэдэг чинь ингээд харьцангуй бүс нутаг бүрийн төлөөллүүд багтаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь энэ үйл ажиллагаа чинь эцсийн дүнд яг зөвхөн газын зурвасаар хязгаарлагдах юм уу? Та бол яг түрүүнд дурдсан. Анх энийг бол газын зурваслах инхийн зөвлөл, газын зурвасын асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдэг үнцэг бол явж ирсэн. Харин ерөнхийлөгч Трамп бол одоо тэр сүүлд гарын үсэг зурх ёслолоор хэлсэн үгнүүд өмнөх байр суурьудаас харахад илүү олон улсын хэв шинжтэй болох. Тэгэхээр энэ дээр би ямар асуудал хэлэх гээд тэгэхээр яг одоогийн байдлаар бид нэр 100% Азийн бүс нутгаас энэ байгууллагт хэлсэн цор ганц улс байгаа байна. Та түрүүнд урдаад өнгөрсөн энийг Улаанбаатарын яриа хэлцээтэй ч юм уу боломжтой гэж. Тэгэхээр энэ асуудлын талаар. Зүүн Даац дээр Индонез, Вьетнам. Индонез бол баг T 300-аас сая хүн амтай. Вьетнам 100-аас сая хүн амтай. Зүүн Даацын ASEAN-ы томоохон гишүүн орнууд. Өмнөд Азиас Пакистан тий. Пакистан байна тийм ээ. Бараг бас 300 сая хүн амтай. За Африк, Арабын хорт орнын орнуудаас бол Египт, Турк, тий Сауди Араб, Эмират энтергээд Бахрейн гээд Арабын маш олон улсууд байгаа. Яг гэвэл эдгээр чинь нөгөө нэг аюулгүй зөвлөлийн 28-3 дээр маш их хэрчмтэй ажиллаж байгаа Палестины асуудлыг Газын зурвасыг ихтэнээр шийдвэрлэх гэдэг асуудал бол Арабын улсууд чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр эдгээр бол анхаасаа энэ ихэн зөвлөл байгуулах процесс дунд дэмжиж явж байсан улсууд учраас дэмжиж орсон. Европоос бол Албан, Болгар, Унгар, Белорус гэж орж байгаа шүү. Косово гэдэг те. За Латин Америкээс түрүүн урдсан. Ингээд аваа үзэх юм бол харахаар би нэг нөгөө хээжинтэйг олбох гэдэг. Энэ улсууд ерөнхийдөө бас газар зүйн политикийн преференц зах хязгаар болон чагтсан том өрнүүдийн дарамтчхал тодорхой ирдэг ийм улсууд байгаа. Тэгэхээр эдгээр ч гэсэн юу гэж харж байгаа нөхөр энийг бас олон талд гадаад бодлогын нэг боломж сонголт шинээр нэмж. Тэгэхээр жижиг улс гадаад бодлого төр аль болох олон сонголтуудыг явах хэрэгтэй. Гаргаж явах хэрэгтэй. Тэр нь гэхдээ хэн нэгэн улсын эсрэг биш шүү. Цэрэг улс төрийн аюулгүй байдлын эсрэг бүр биш. Улс төр их тайван боловсрол соёл шинжилгээ худалдаа эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалтын чиглэлээр аль болох сонголтыг олон болгох хэрэгтэй. Өөрөөр гадаад бодлогыг бид нар солонгоруулна нөгөө гадаад худлыг солонгоруулна гэж ярьдэн шүү дээ. Зөвхөн уул уурхайн салбараас биш бид нар домалж байр суурьсан аял жуулчлалын ч гэдэг юм уу ийм юмнуудыг санал болгоно гэдэг шиг
гадаад бодлогын сонголт төр зөвхөн нэг улстай худалдаа гэдэг биш, олон улстай худалдаа их нэг улстай л зөвхөн одоо юу гэдэг нь те нэг тайван айлгүй байдлын яриад ах биш. Олон улсуудын асуудалд бас бие даасан идэвхтэй дипломат ажиллагааны хүрээнд оролцоод явах нь өөрийн улсын байр суурь, нэр хүндийг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлаа баталгаажуулах ийм боломжуудыг бий болгож байгаа учраас тэр олон ингээд улсууд би бол одоо өгсөн байгаа урилга 50-60-аад улс энэ дотроос тодорхой бас улсууд нэмэгдэж орох бах судалж байгаа эцтэй үр дүнд нь энэ өөрийнх нь гадаад бодлогын имиж нэр хүнд зарчимд зөрчилдөхгүй байл. Манайх бол манай гадаад бодлогын зарчимд зөрчилдөхгүй байна. Имиж бүрдээсэн ба шүү дээ бид нэг юм. Тэгэхээр дахиад онл руу бас ормоор байна. Яг онлоор жоохон тайлбар. Юу гэхээр хээжинг гэдэг бол хэний ч эсрэг биш. Тэ? Өөрийнхөө ашиг сонирхолд нийцсэн идэвхтэй гадаад бодлогыг явуулах ёстой юм байна шүү. Товчхоор ингээд үзэх юм бол өөрөөр хэлбэл эрсдийг сарамжуулах хэн нэгэн том гүрний эвсэлд дарамтанд орохгүй байх. Тэгэхээр реализмын онлын үднээс энэ бол манай аюулгүй байдлын асуудал болж байгаа. Либерал онлын үднээс бол энэ өөр либерал институционализм буюу олон талт хамтын ажиллагааны процесс жижиг бас орж байгаа. Конструктивизм үднээс имиж үедэр төрөх бий болох. Тэгэхээр энэ гурван томоохон олон улсын харилцааны онлын үднээс жижиг улсын хувьд бол энэ ихэн зөвлөлд орж байгаа нь өөрөө нэгдүгээрт үндэснийхээ нөгөө олон талт процессыг нөгөө аюулгүй байдлын янз бүрийн процесс зурчлах энэ төр гэдэг юмнуудаа явж байна. Либерал нь өөрөө олон талт хамтын ажиллагаанд жижиг улс идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгээр явж байна. Конструктивизм инх таймч гэдэг нэр төр төрхөө тэрэндээ тодорхой. Бид нар чинь зүгээр гинт бодож яснаа ер нь их тайвны төлөөх юмд орцъё гэж байгаа юм биш шүү дээ. 90-ад оноос хойш бид нар чинь ингээл нөгөө цөмийн зэсэхгүй инх хэсэг болох Улаанбаатарын яриа хэлцээ гэдэл их тайвны бүхэл санаачлалуудыг хэлсэн. Тэр нь заавал нүби хүрээнд ч биш тийм ээ. Олон талт хоёр талт асуудал дээр санаачлагад нь ороод дэмжиэд идэвхтэй бодлого явуулаад ирсэн улсын хувьд бол энэ өөрөө тэр имиж төр төрөх бүрдүүлэх гэдэг дээр бас нэг бос боломж гэдэг өнцгөөс ингээд яг зүүн хойд Азийн улсууд гэх юм бол төвхтөлд энэ чинь хоёр Солонгосын асуудал. Солонгос байна. Япон байна. Хятад байна. За Оросын зүүн Аст орнд хэсэг байж. Тэгэхээр эн чинь ер нь бол ийм дундаас дээд хэмжээний их гүрнүүд байгаад байна шүү дээ. Middle power дунд зэргийн гүрнүүд байна. Солонгос, Япон хоёр том их гүрэн байна. Хятад, Орос. Тэгэхээр энэ нь өөрөө тухайн улсуудын гадаад бодлогод мэдээж юу юуг шүрж аваад дахиад орчихгүй эсвэл бас тодорхой өөрийнхөө байр суурь. Тэдний байр суурь гэдэг чинь глобал түвшний том юм ярьж байгаа байр суурь ч гэдэг. Манай байр суурь бол тодорхой. Тийм учраас энэ дэр заавал тэд нар тэгээд байгаа учраас бид нар ингээд харж явах хэрэгтэй юм шүү гэдэг ч юм уу. Гэтэл юу гэдэг тэд нар Индонез, Вьетнам, Пакистан хэлсэн байгаа юм чинь бид нар хэлэх хэрэгтэй юм биш үү гэдэг байр суурь бас байж болохгүй тийм. Тэгэхээр бид нар өөрийнхөө ашиг сонирхол, өөрийнхөө байр суурь, өөрийнхөө имиж, өөрийнхөө олон талт гадаад бодлого, өөрийнхөө ашиг сонирхол аюул байдлыг бодож хийж байгаа ийм одоо алхам. Мэдээж олон улсын харилцааны нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийхэд шууд ажиглалтын арга, хөндлөнгийн ажиглалтын арга гэж хоёр арга байдаг. Хөндлөнгөөс ажиглахад бол сул талууд хийдэг. Шууд ажиглалт буюу дотор нь ороод процесс юу болж байгаа гэдгийг ажиглах нь давуу талуудтай. Тэгэхээр дипломатууд, судлаачид энэ процесс анхнаасаа ороод дотор нь юу болж байгаа, ирээдүйд цаашдаа хандлага юу байгаа гэдгийг анзаараад үнэхээр манай гадаад бодлогын нөгөө нэр төр, имиж, гадаад бодлогын ашиг сонирхол ялангуяа Монгол улсын язгуур эрх ашигт зөрчил гараад эхлэх нь бол бид нар гарах нь нээлттэйгээ очир энэ дэр айхтар төрчил үүсэхгүй болов гэж би боддог. Ямар нэгэн эрсдэл манай бодлоготой харьцлах зүйл бол байхгүй байна гэдэг. Ерөнхийд дүгнэлт тав тэр ярианаас гарах гэдэг байна. Инхийн зөвлөлд илсэн үйл явдал бол. За магадгүй бид нэр зарим талаар давуу тал олж авч болох юм байна гэж. За сая таны сүлд хэлснээр эрсдэл үүслээ гэж бодоход эрсдэлтэй гэж үзлээ гэж бодоход гарах хаалга нэлттэй байна гэдэг. Нэг юм чухал санаанууд яваад байна л да. За энэ дэр ер нь давуу тал сул тал боломж эрсдэл гэдэг нэг юм сууд хөндлөгөө хийх юм бол 100% давуу талтай юм гэж ерөөсөө хийж байдгүй шүү. Тийм. Заавал нэг сул тал байж байгаа. Гол нь зүгээр 51 нэмхэн 49 л гэдэг дээр л харна. Аль нь арай илүү вэ? Аль нь илүү гэдгийг л харна. Хэрвээ сул тал нь 51 байгаад давуу тал нь 49 байх юм бол бодох нь шүү дээ. Гэтэл бид нар давуу тал сул талууд бас байж л байгаа тийм ээ. Газар зүг геополитикийн хоёр хөршийн бодлого боломжууд яриад шүү дээ. Нэр төрөө олон нэгдүүлэх, зуучлах, Улаанбаатарын яриа хэлцээг илүү бодиттой болгох тийм ээ. Олон талт дипломат ажиллагааны шинэ формат дээр ингээд идэвхтэй оролцох юм. Эрсдлүүд бас л байж байгаа. Гэхдээ дөрмийг нь сайн хараад сууд хөндлөгөөтэй нийцүүлээд үзэх юм бол хэрвээ сул тал нь нэмэгдээд эрсдэл нь бүр их давуу болоод эхлэх юм бол бид нар өөрийнхөө гадаад бодлого аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс
энэ байгууллагатай цаашдаа хамтарч ажиллах эсхэ гэдэг бол бид нар шийдэх учраас энэ нэг айгаад одоо болгоомжлоод хит болгоомжлогч бас гадаад бодлого төр алдаалнууд гардаг шүү дээ. Зарим тохиолдолд бол шийдвэрийг маш хурдан хугацаанд үнэлт тэгээд гаргачих нь бол тухайн улсдаа бас онох нь их байдаг. Давуу тал бий болох. Богино хугацаанд шийдвэр гаргах гэж та ярьлаа л да. Ерөн сая инхийн зөвлөлтөй холбоотой шийдвэр ганц манайд гэлтгүй олон улсад тийм богино хугацаанд явчих шиг боллоо. Ер нь 10 хоног л идэвхтэй яригдсан асуудал байна. Урилга аваад олон сар болоод бодож яасан улсууд бас их цөөхөн баг. Монгол улс ч гэсэн их тийм богино хугацаанд шийдлээ. Энэ үүнтэй холбоотойгоор мэдээж иргэдийн дунд санаа зовниж байгаа гэх юм уу хүндж байгаа нэг чухал асуудал бол энэ дотоодын орчин төр асуудал. Хүүшээ бид нар ч нэг олон улсын гэрээ хэлцээр байгууллагатай их хурлаараа сойрхон батлуулаа хилцүүлээд байдаггүй билүү гэдэг ч юм. Юу ингээ хийчдэг чи бид нар ер нь засаглалын хувьд яадаг үлээ гэдэг үлээ. Ийм асуултууд байгаа. Гэтэл олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох залтуудыг харахаар тодорхой зарим асуудлууд. За тухайлбал дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсэх тийм гэрээ хэлцээрүүд. За улс үндэсний аюулгүй байдал тусгаар дотоод үүсгэхийн бүрэн бүтэн байдалтай холбоотой гэрээ хэлцээрүүд гэдэг юм. Тодорхой тийм гэрээ хэлцүүдээс бусад асуудлыг бол улсын хурлаар хилцүүлэхгүйгээр засгийн газрын түвшинд одоо зурж нэгдэж болно гэдэг зохицуулт байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь таны харж байгаагаар ямар нэгэн процедурын шинжтэй зөрчил юм уу? За мэдээж сая таавал нэг чухал санаа хэллээ. Хит болгоомжлоод байх чи өөрөө нөгөө нэг идэвхтэй гадаад бодлого гэдэг зарчимтайгаа мөргөлдөн л доо, харьцалтна л доо. Тэгэхээр хитрхи богино хугацаанд магадгүй шийдвэр гарсантай холбоотойгоор за шийдвэр гарсан гэж хэлэх гэж одоо бас юу юм? Мэдээлэл бодлого иргэдийн дунд бас их тийм богинохон бас энэ ганц тэгтээ Монгол тулсан асуудал биш баха. Нийтээрэл нэг 10 хоногийн дотор, 7 хоногийн дотор, 2-3 хоногийн дотор л шийдвэр гаргаж байгаа процессыг явуучих шиг болсон. Тэгэхээр энэ асуудал дээр би хуульч эрхцөөч хүн биш. Гэхдээ яг энэ асуудалтай холбоотой инхийн зөвлөлийн дүрмийг харлаа, үндсэн хуулиа харлаа, гадаад бодлогын үзлэмжлэлээ харлаа дахиж тэ. За тэгээ ялангуяа олон улсын гэрээний тухай Монголын хуулийг харлаа. Тэгээ олон улсын 69 оны гэрээний эрх зүйн тухай Вений конвенцийг харлаа. Миний харсан баримтчүүд л тэр. За тэгээд бид бол улсаа олон улсын харилцаанд төлөөлөх 3 субъект. Төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад харилцааны сайд гурав бол албан тушаалаа итгэмжлэгүйгээр төлөөлөх хэрэгтэй. 1969 оны гэрээний эрх зүйн Вений конвенцийн 14-р зүйлд хэрвээ элчин сайд жишээлбэл Вений конвенц дээр ч нэг юм байдаг ш 61 оны Вений конвенц дээр элчин сайд бол тий одоо бүх асуудлаар улсаа төлөөлнө. Гэхдээ 69 оны гэрээний эрх зүйн тухаар улсаа төлөөлж олон улсын гэрээ хэлцээрт гаруй хэсэг зурхал бүрийн эрхийн итгэмжлэх үнэлэх заавал шаардсан байна. Гэтэл нөгөө эхний 3 субъект төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад харилцааны сайд гурвал албан тушаалаа хасчих үедээ засгаа, улсаа тэ төлөөлөд гаруй хэсэг зурхтаа эрхтэй субъектүүд. Энэ хүрээндээ ч ерхий сайд бол энэ гэрээнд бол гаруй хэсэг зурсан. Энэ дээр бол ямар нэгэн хууль тогтоомж дүрм зөрчсөн юм бол байхгүй. За таны дурдсан тэр олон улсын гэрээний тухай Монголын хуулийн 8 дугаар зүйл дээр ямар гэрээнүүдийг улсын хурлаа зөвшөөрч сойрхон батлах вэ гэдгийг заасан байна. Тэр нь газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Тэр нь чөлөөт худалдааны хилцээр, тэр нь зээл авахтай холбоотой асуудлууд ихвчлэн тодорхой залтууд байна. А яг нөгөө ийм их тайвны санал санаачлагд бүхий олон талт хамтын ажиллагааны процесс олон улсын одоо гэрээнд гаруй хэсэг зурж байгаа тохиолдолд их хурлаа зөвшөөрч юм уу сойрхон батлах гэсэн. Одоо юу функц байхгүй. Засгийн газрын тухай хууль ерөнхийдөө одоо ингээд хуулиар харахаар тэнд бол яг энэ чиглэлийн юуг л засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэрлээд гаруй хэсэг зурах процесс нь бол нээлттэй байна. Энэ бол ямар нэгэн хууль тогтоомж бол дотоодын хууль тогтоомж ялангуяа. За тэгээд одоо давхар олон улсын гэрээний эрх зүйн тухай хууль тогтоомж янз бүрийн бол зөрчсөн юм бол байхгүй болов уу гэж би хараад байна. За баярлалаа. Ямар ч байсан инхийн зөвлөлийн талаар хуулийн нэвтрүүлгийнхаа ихэнд л ярьсан. Мэдээж гадаад бодлогын шийдвэрийн талаар иргэд ойлголттой байх хэрэгтэй. Гадаад бодлогыг их өөрсдөөс нь хол юм шиг хардаг зарим хэсэг. За нөгөө зарим хэсэг нь бол бас хит одоо юм гадаад бодлогын асуудал болгон дээр хит өндөр одоо таны хэлдгээр хит болгоомжлсон өнцгөр ханддаг ийм хэсэг бол манай нийгэмд аль хэдийн бүрэлдэхүүн тогтсон байна л да. Тэгэхээр гадаад бодлого гэдэг бол өөрөө дотоод бодлогын үргэлжлэл. Энэ бүхний эцсийн зорилго ер нь гадаад харилцааны эцсийн зорилго бол аюулгүй байдлын гадаад татвар орчныг бүрдүүлэх, дотоод хөгжил дэвшлээ дэмжих, хангах ийм зорилго байдаг. Тийм учраас иймэрхүү шийдвэрүүдээр бас иргэд ойлголттой байх хэрэгтэй болов уу гэж бодож таныг урьсан. Тэгээд
За мөн үзэгчтэй хандаад нэг зүйлийг тусгайлан хэлэхэд өнөөдөр энд яригдсан зүйлс бол одоо Мигмар Дөржигчийн ярьсан зүйлс бол судлаачийн байр суурь шүү. Ямар нэгэн байдлаар тий. Албаны байр суурь бол биш шүү гэдэг. Аль болох хараат бус байдлаар судлаачдын байр суурийг иймэрхүү асуудлууд дээр хүргэнэ гэдэг бол иргэдийн хувьд их чухал л та. Тий. Ойлголтыг авна гэдэг үндслээр одоо таныг өнөөдөр ярилцлаа. Баярлалаа танд. Урьсанд баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. За гадаад харилцааны яамны ярилцлагын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Өнөөдөр манай зочноор хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахлах багш доктор Мигмар Дөрж оролцлоо. Баярлалаа. Баярлалаа.